3 сарын 14-ний өдөөс хойш 2 цаг 3 мөчид одоо үеийн хамгийн агуу их бодлоготон таалал төгсжээ. Дарвин органик ертөнцийн хөгдлийн жимийг илрүүлсэнтэй адил Маркус хүн төрөлхөдний түүхийн хөгдлийн жим ясыг илрүүлжээ. Тэр бас орчин үеийн хөрөнгөд ёсны үйлдвэрлэлийн арга хэлбэр хийгээд тэрнээс төрөгдсөн хөрөнгөдөн ангийн нийгмийн онцгой хөдөлгөөний жим ясыг илрүүлжээ. Энэ тургунд Маркус бол ховсгolж. Тэрний алдар нэр болоод ажил үйлээс өнөд манаршгүй. Одоо бид шилдэг сурлага төгсөгч Карл Марксыг тайснаа уурж төгсөг илтгэлийн сонсё. Миний өнөөдрийн ярих сэдэв бол залуучууд ажил мэргэжлээ хэрхэн сонгох тухай өгүүлнэ. Би ангийнхаа нөхдөөс төгсөөд юу хийх тухай асуусан. Олон хэн ирээдүйд ямар чиглэлээр ажиллахаа мэдгүй. Бас зарим нь чиглэлтэй болсон. Гэвч сайн өмг түшихгүй бол хөчнөө их чармайлаг гаргасан ч эрх сүртнээ ганч үгийг хүрхгүй гэж байна. Амьтан аратан бол итгэхийн төлөө амьдардаг. Гэтэл хүн итгэн нэн сайхан амьдрахын төлөө. Хүн амьтнаас давуу байдаг. Хүн ховж ягаан сонгох эрх чөлөөтэй. Хэрв хүн зөвхөн өөрийнхөө төлөө хөдлөмөрлөл алдар дэрдэмтэн том сэтгэгч шалгарсан яруу наригч болж мэднэ. Гэвч ямар ч уу сөвгүй агуу их хүн болж хэжээж чадахгүй. Бидэнд өмг түшихгүй байж болно. Гэвч бидэнд тэмцэлийн зориг байгаа. Хэрэг хүн төрөлхтний жол жаргалын төлөө хөдөлмөрөөр жаруулдаг алийг сонгох юм бол ямар ч хүнд дараас бидний өвдгийг нуруулж чадахгүй. Учир нь бид нэн олон хүнээ төлөө юм. Тэр үед хов хүнээ хөөр хилэлтэй, далимхан, ховнчир таашаад биш болж бидний жол жаргал төг төмөн хүнээх болно. Бидний үйлсч сэв сэмээр үргэлжилж өн өрд ач тусаа хүртээх болно. Харин бидний чэндрийн өмнө орхим дээд хүмүүс нулам сан асгар болно. Яасан юм? Гараа шалвалчлаа. Карл, ямар болгоомжгүй юм? Чус гарчихлаа штэ. Ха? Тэрний хараач. Баваага чичгүүд. Одоо юу тоглодог вүлээ? Ярьж дуусаагүй үлгэрээ ярьж өгөхгүй дээ. Нэг үлгэр болохгүй. Би ариун үлгэр сансан. Босоод би яалж байна. Өнөөдөр Шекспирийн Атаны Тимонийг жалгаад ирье. Тэр өдөр Тимонэ маш баян хүртэл ярьсан. Тэр найз нардаа өгөөмөр найз нөхд нь хүчиртэй үед харамгүй тусалдаг. Хэнэ алгыг ч хоосон боч чадаггүй. Өнөөс болж тэр хоосорж өрн дуунжээ. Тэр хоосорж ядуурснаас хойш тэрнээ тусалж дэмтсэн нөхөд тэрэнд яаж ханддгийг мэдгүй. Тимон ядуурсан ч тэдгэр хүмүүсийг өөртөө адил журамтай гэж боджээ. Гэтэл Тимон Жос Жэлнгийнхийг сонсоод бүгдээр чараа хуурж гин. Тимон тэдний хуурамчийг мэдээд Жос Жэлж байгаа тансаг дайлга бажааж өөрийгөө ядуурснаар авалж тэднийг шилгасан шиг санагдуулжээ. Тэдгэр хүмүүс нээрэн ирж гин. Тэгээд Тимон тэднийг нүүрэнд нь хүртэл хашгинж. Жэн бадаг үгийг сонсооч. Алт шижиртэн гэлэлтэн алт гэдэг өрдөнө хэсэгхэн байсан ч хар цагааны хутгаж муухайг сайхан болгож бурууг зөв болгон доортыг өрхөн болгож хөгшнийг жалуу болгон аймтгыг баатар болгодог. Жэни, би ямар шиг ярав? Чамайг чаднаа гэсэн штэ. Амлцнаа яалаа. Амлцсан гэсээр чамд бэлгэлээ. Энийг би сайхан хадгалнаа.
Ахгүй одоо харъя да. Орой бүжигтэй шүү. Үзэн шүү. Тэр чинь Карл биш юм уу? Нэг агил ардаа яагаад манай гэрээ үжлэхэд ирж их юм? Тэрэнд авхай урлаг өгсөн байхаа. Энд үнээр нөхөрсөх биш байна да. Өнөөдрийн борцог маш амттай. Арай мэд авгаа нараа. Үүсгэлэнтэй хатагтай нараа. Жэни. Ханчил нь ямар гоё вэ? Хай, Карл. Сайхан уу? Жэни авхай. Нүүр хайрлах болов уу? Миний аад явсан. Жэни. Би бонд очиж их сургуульцсан. Явах үед чи намайг мартуулна уу? Тэгнэ. Би лав очно. Уучлаарай. Жаахан учиртай болоод та бүхэнд саад болох нэ. Жэни. Аав чамайг дуудаж байна. Аав юу гэж дуудаж байгаа юм? Очвол мэдчих нэ. Мөд болж. Карл Маркс. Чи яагаад энд байх юм? Надад урлагтай. Одоо байхгүй болсоо. Чи Худгийн мэлхий хуны маханд дурлана гэж. Чи өөрөө гарч явах уу? Би чамаа эндээс жалж явуулах уу? Карл, яагаад гараад ирчихсэн юм? би тэдэнд таалагдахгүй шиг л байна та. Жани. Би чамайг төгдүүлэх санаагүй. Ах чи бид хоёрыг ойртуулах санаагүй байна. Би чамтай уулзна гэж лихэнтэй банжлаа сольж өмсөд хулгайгаар гарч ирсэн. Намайг язгууртны агт богтлоно гинэ. Миний сэтгэл чийл байна. Жани. Битгий гомдоорой. Болж одоо энэ явдлыг ярих юм байя. Жани. Чамаас нэг юм асууж болох уу? Хэдий турмаа хийхий. Би яаж мэдэх юм? Тэгвэл шийтгэхэд над хэлээрэй. Би чамайг богтолж авна. Карл, яхаараа ийм уран хашаартай болчихсон юм. Тэр намд ийм заасангүй шүү дээ. Тэгвэл одоо сүй тавснаар бочих болно гэж. Би ч өвшөөрсөн үү? За, нааша. Тэр ачаахан ч өгөөрэй. За, авгаа. Түргэлээрэй. Авгаа нараа. Онгоч одоохон өдлөө. Та бүхэн түргэлээрэй. Баяртай. Очиж жагтлаарай. Сайн яваа. Аваа! Жагтчихээрэй!
Боржи. Кантин гүн оха үжил санааны хүрээнд бүхнийг яллаа. Манай энэ цаг үе болоо шугамжлын цаг үе маа. Альва бүхэн энийх шугамжлээс мултар дийлэхгүй гэж Кант хэлсэн. Аянда оршихой бодос бола Кантин гүн ухааны голлог ухаагдсан юм аа. Нэг ч маа бие бая. За одоохоо. Та TV ч маамталж байгаа сайхан та. сайхан охтууд байна. Би очиж явах тий. Үцгэлэнтэй ах юм нэ. Та архиж сайн удаг байхаа. Чи үнэн мэдэрхэг. Би mëдэрхэг ондын гүн ухааны зөвшөөрдөггүй. Хай, тэрийрхөө. Тэгвэл би харин чамтай нэг асуудлыг ярилцмаар байна. Чи mëдэрхэг онлын ухаагдгууны дурдсан юм чинь чамаас асууя. Mëдэрхэг онол хийгээс сэжиглэлтийн онлын маргааны тухай чи ямар үжилттэй вэ? Нэг чамаа жимсэн шүү. Энэ хүний Хенри гэдэг энтхийн язгуурт ном их уншсан. Мэдгэхтэнсэн. Манай тэрэрийн хүнийг дандаа дорж одог. Карл, чиний өрөөнийхэнд яршиг таарсан та. Хөдөөнөө майжиг байж, хөдөөнөө тараагаан тарьцуухгүй. Юунэ их сургууль цуучихсан. Бас тэргүүлсэн наатай. Гэрээ мэдхгүй. Энэ хоёр ухагдууныг бүр Кантд орцсон. Кант Валфийн шиг хүнээ танилтын чадвар байх чагийг гүйжиж судалсан байхаар оюуны танилтын үнэн магад чанарыг нотолж сэрлийн танилтыг үгээсгсэн гүү ухааныг мэдэрхэг онод гэсэн. Кант Хумийн шиг хүнээ танилтын чадвар байх хязгаарыг гүйжиж судалсан байхаар оюуны танилтын үнэн магад чанарыг үгээсгээд зөвхөн сэрлийн танилт найдвартай гэж нотолсон гүү ухааныг сэжиглэлтийн онол гэсэн. Энэ хоёрын маргалдаа нь хүнээ танилтын чадвар хязгаартай юу, хязгааргүй юу? Оюуны танилт нэг найдвартай юу, сэрлийн танилт нэг найдвартай юу гэсэн л байна. Ярхи чинь сонсвол чи бас тэрэрийн майжиг бололтой. Тийм. Би бас гүн мэдлэгтэй ижгуурт танаас нэг асуулт асуумаар байна. Асуу. Нэг Крит хүн би одоо худал хэлж байна гэвэл та хэлдэ. Тэр хүнээ үг чухам үнэн үү? Эсвэл худал уу? Үнэ. Тэгвэл худал хэлж байна да. Биш худал. Хой. Манай Хенри журтанд бас хариулт дийлэхгүй асуулт байдаг юм уу? Тэрэрийн хөдөөгийн майжгууд. Яваанда мэдээ. Явъя. Энэ залуу мундаг байна. Хенри ингэж гартаж хий ерөөс үжээгүй. Мондөг байна наа чи минь. Боон нэг хүмүүс дандаа биднийг мууждаг. Өнөөдөр чухам нэг хариугаа авлаа да. За бүгдээр Карлын төлөө хундаг өргөе. За өргөе. За. Бүгдөө хамтд уугаарай. Өнөө арай би та нарыг дайлъя. Карл, Дахиад уртж болохгүй. Аав, та яагаад ирчихсэн юм? Карл. Би одоо ирэхгүй юм болоо. Чиний залуунаас ингээд тарлна. Аава, би танд тайлбарлах. Тайлбарлах хэрэггүй. Сургууль шилжиж. Сургууль шилж гинэ. Ийм түргэн үү? Би чамайг дарангуйлах дургуй. Гэвч эрх хуун. Жодоо хийн. Жоос бүрлгэн. Тэр Карл гэсэн ари үсгтэй дасуудыг хар. 280 тайлэр. Анчи сая нэг сурлагын жилийн 4-р сар. Энэ өвөл би бас өдөөжөөс олоогүй байсаар. Чи баян үгүй хийж шүү. Чи сайн сурдаг хүүхэд. Чи заавал сурлагын хэм маяг сургуулийн суртал чал сургуульд очих ёстой. Жишээлбэл Берлин их сургууль. Сургууль шилжих гардмыг маш түрхэн хийгээд Маркус бонус салж Берлин их сургуульд мордов.
Хамгийн санаар л байж байна. Багшаа байна уу? Багшаа сайн уу? Перусийн хамгийн дээд боловсролын газар. Энэ хажууд бон их сургууль гэж архин баглахад байна те. Кантын гүн ухаанд навчин орсон удамшил сахиусны сургуулийн эсрэг үн төвд үзлийн зориг санаа нь үн төрөлхийн эдний нэр хүн тийгээд эрх чөлөөг хамгийн дээд байранд тавьсныг хийгэл хурд сэргээр сэрж мэджээ. Хийглийн гүн ухааны үндсэн үзэлтийг нэг л үгээр багчил бол харьцуулсгүй оюун ухаан өөрийг бүтээн. Тэрний төлөөлөх чанартай бүтээл гэвэл оюун санааны үзэгдлийн жий, логик жий, уулийн гүн ухааны үндслэл. Хэрв үнэн яс бич утгаасаа танилт хийгээд бодит юм нэгдэл бол. Босч утгаасаа бодит юм нь битжүүл хэрэг бодс тэрний хув биеийг нэгдэл. Битжүүл хийгээд хэрэг бодсын цаг үйт чинар нь тэрний ухаг донтой нийчгэн гэсэн үг. Оюунч чинар нь ертөнч бий болохоосоо бит чинар хийгээд босч ертөнчийн нэгдлийг байгуулахад харьцуулшгүй итгэлтэй бөгөөд хэнийх удамшлыг улам батжуулж үнэн яс болгодог. Нэгдэл. Сэтгэхгүй хийгээд оршихуй нэгдэл. Ямар агуу хувсангүй аргагүй. Хариултыг олчихсон. Хариултыг олчихсон. Хөөе. Би хариултыг олчихсон. Хөөе. Чи амаахгүй юу? Чи яагаад босоод ирчих вэ? Би чи сайн болчих уу? Сайн болчихсон. Учрыг нь олон гут сайн болчихсон. Кантын ол үнэр хийсүр байна. Үглэхийн аргагүй лэнд чигдэж. Сэтгэхгүй хийгээд орчихгүй эсэргүүцэлдэж байна. Хейлийн агуу хувсангүй арга энэ хоёрыг нэгдүүлсэн. Хэгэл ястаа миний гүү ухааны шин шүтээ. Миний шин сахиулсан. Чи харин тэр үед Кантын үжилсэн аавал хамгийн дөд төвшин. Үг болгоно нь үнэн ёс шиг гялалдж байна. Бас Кантын гүн ухааны суурин дээр өөрийн гэсэн хуулийн гүн ухааны тогтолцоо байгуулна гэсэн шүү дээ. Болжээ. Сэлмийн талбайд ирчгээд юу өрдөм шинжилгээ ярьчихсан. За, хоёр сэлмэн тоглоё. Сэлэмч болог өрдөм шинжилгээч болог. Бүр тэмцлийн живсэг. Хэглийн хувсангүй аргын сэлэм. Кантын хий санааны авторгүйг чооччлээ. Би тэрнээр үнэн ясныг эрэлхийлэх зам дэх хаш сатыг чивэрлэнэ. Каралчиг алж уурч байна. Оочлаарай. Би хэтэрхий хөгсчлөө. Хуулийн салбарын сурагч гүн ухаанд ийм сонирхолтой. Сони юм аа. Хуул сургасан бол аавын санаа юм аа. Хуулийн ухаанд хувийн нэр ашигыг багж байж мэднэ. Зөвхөн гүн ухаан бол сая жал жаргалыг биелүүлэх живсэг. Миний мөрөөдөл бол ядуу хүмүүсэд тусалж бүх хүн төрөлхтний жал жаргалыг биелүүлнэ. Гүн ухаангүй бол над урагшлах замгүй. Чи үнээр ихэмсэг юм аа. Сэлэм хараарай. Би энэ ихэмсгийг эрхэм дэд болгоно.